Намсрын банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 22 дугаар хэсэг. 8 дугаар сарын 19-ний шөнө фронтын бүх шугамын дагуу тайван байлаа. Ийм амгалан шөнийг өнгөрсөн хавар энд ирсэн цэрэг дарга нарын хинэнч цөөхөн үтсэн билээ. Галын тэргүүн шугамд олон хоног хориглон дайсныг отож байгаа цэрэг эрст ийм намжин байх нь нэг л битүүхэн аимшиг төгшөөр төрүүлнэ. Шөнө бүр сонссоор дадал болсон моторын дуул тасралтгүй нүргэлнэ. Ойрын хэдэн өдөр ийхүү моторын дуу тасархаан болж онгоцны шөнийн нислэг ихсэж байгаа юм. Шөнийн нислэг холдон ойртох моторын дууны үрдүн чухам юунд хүргэх бол гэдг нь цэргүүдэд таавар хэвээр үлдэж энэ нь ердийн л юм гэж бодон түүний учир начрагч олох юмсан гэж хинчүүл бодох болжээ. Харин өнөө шин нислэгч болсонгүй. Тэгсэн мөртөө нэг л битүү төгшүүр төрж хөмбөрл ямар нэгэн юмыг хүлээгээд байгаа ч юм шиг санагдана. Өмнөх шинүүдээс өөрчлөгдсөн юм огтхон ч байсангүй. Оройн хоол ирдэг цагтаа л ирж салаа сумангийн дарга нар мөн л өрдийнх шигэ нууч бүрээр орж байлдагчдын буу сумын хүрэлцээг шалган үзэж сонор сэрэмжтэй байхыг анхааруулаад л өнгөрчээ. Байлдагчид шөнийн нам гөмдөж хуурцсангүй. Буу зэвсгээ бэлдэн хизээл дохио өгсөн цагт бадмын хилдгээр нуувчнаасаа сугсрэхэд бэлэн байв. Шөнө дунд өнгөрч байхад нэгдүгээр салааны хориглон байгаа байранд хэдэн хүний бараан дүрс ойртон ирж хоорондоо шивэр авир хийлцснэ. Байлдагчдыг бөөгнүүл гэсэн үг сонсогдож салааны 20 хэдэн цэрэг хоромхон зуур бөөгнөрөв. За нөхөд байлдагч та. Бидний тэсэн ядан хүлээсэн давших цаг боллоо. Маргааш өглөө буюу 3 цагийн дараа Монгол зөвлөлтийн цэрэг бүх фронтоор нэгэн зэрэг давшилтанд орно. Энэ бол сүүлчийн шийдвэрлэх тулалдаан болно. Иймд хөмбөр самбаа зөрөгтэй байлдаж эх орныхоо өмнө хүлээсэн тангарах дүүргээ үнэнч шудраг биелүүлэх ёстой. Манай суман хорооныхаа хамгийн түрүүнд энэ эзэж байгаа газраасаа шууд урагшлана. Эх орныхоо дархан хэлийн дотор цөмрөн орж ирсэн Японы эзэрхэг түрэмгийн цэргийг хөөн тонилгох сүүлчийн тулалдаанд цэрэг дарга бүр бэлэн бай. Дохио өгмөгц урагшаа давшин дайрна. Одоохон агт ирнэ. Мордон барьж буу зэвсгээ шалган үццгээ. Давшилтын тухай нууцыг хатуу хадгалж сандарч уймж том болохгүй. Дайсанд ямар нэгэн сэжиг төрүүлэхгүй байх хэрэгтэй гэж сумгийн дарга Баатар тун аяархан ярьлаа. Ийм үг сонсоод байлдагчдын сэтгэл хөдлөн барьж байгаа винтовын хүүхэхт сум буу эсхийг сэмхэн шалгаж үзлээ. Баатар дагуулж яваа хоёр хүнийхээ хамт 2 дугаар салаа руу явчихв. За, нуувчнаасаа суг үсрэх цагч боллоо доо. Улс төрийн удирдагчийн хэлсэн хашир тарвганууд өнөө шөнө нүхнээсээ гарч идчилж байгаа хэрэг. Мөн ч хүлээсэн юмсан гэж бадмын шивнэн хэлхийг дорж тодхон сонслоо. Одолгүй салааны дарга нь байлдагч бүртд сум гар бөмбөг түгээв. Мөн хоёр хүн салааныхаа мордыг хонхор хотос дагуулan чимээгүйхэн тууж ирлээ. Байлдагчид өөрөөрийнхөө морийг барин авч сэмхэн эмээллэв. Салаан дарган цэргүүдийнхээ дундуур гүйж "Дөрөө хазаараа хавируулж болохгүй" гэж тушаан захирна. Мороор атакт орохын тулд хориглон байгаа нуувчныхаа адгаар өргөн налууг урдчлан засаж бэлдсэн байжээ. Цэргүүд мордо хөтлөн тус тусынхаа байранд ирж буу сэлмэн зүүж команд хүлээн хөдлөхөд яг таг бэлэн болж өмнө этгээдэд харлан дүнсих манхан өд ширтэцгээв. "Цаагаалтан минь, анчны хүү минь, сүүлчийнхэн анд мортох нь олзомогтоол ирдэг юм шүү" гэж Бадам мөн л цаваа сэргэлийн янзаараа нарийн болгон хэлбэл "Бадам минь, чиний морь омголон шүү, хамаагүй төрүүлэн давхиж болохгүй" гэж галдан аминчлан захилаа. "Хоёулаа бивинээсээ нэгийг холдохгүй явна шүү" гэж Бадам шивгэнэв. Нам гүмшүн дүнсээсээр үүрцэх болоогүй юм шиг л байна. 3 өртөө шахам сунсан фронтын дагуу хэдэн мянган цэрэг эрс бүгд л дайран орох тушаал авчгаад сэтгэл хөдлөн байн тэнгэр ширтэн суугаа хориглолтын сүүлчийн энэ шүн мөн л нам гүмхэн байв. Хүн бүрийн сэтгэл зүрхэнд эцсийн шийдвэрлэх тулалдаан гэсэн үг хадаастай байж эцсийн тулалдаанд эрслэн орох зориг нь бадарч байгааг өгүүлэх юм. Шөнжин нүргэлдэг чихэнд танил болсон моторын дуу
Өнөө шөнө уламж ихсэн ойртож байгааг цэрэг эрс тодорхой мэдэрч энэ бол ард талаас фронтод ойртон ирсэн моторжуулсан ангиуд дайралтаа эхлэх зааг дээр амжиж ирж байна гэдгийг энэрч хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Үүр тэмдгэрхээс өмнөхөн Сумангийн дарга Баатар, сургагч Саравкийн улс төрийн удирдагч 3 салаадынхаа байраар дахин явж давшилтанд ороход хэрхэн бэлтгэж бэлэн болсон байдлыг шалган үзээд Сумангийнхаа командын байр руу яаран явцгаав. Дорж харанхуй дундуур сүйтгэн явж байгаа сайн нөхөр дайчин даргынхаа хойноос харж ингээд дайн дуустдаг байчээ. Удахгүй цэрэг халах байх. Баатар минь чамралтаа авна гэсэн. Хамтдаа нутгийн зүг жолооцолно. Мөн сайхна гэж бодоод тэнгэр харвал одод зүүн талаасаа шуугдаж эхэлсэн байв. Мөч өнгөрөх тусам хан хорвоог тужидна хар магнах торгоороо бүрхэн хуцсан харанхуй шин үүрийн сүмгэргийн даажимдан хөөгдөн замхарч үүр хэр алж байна. Байлдагчид эзэл тэнгэрт улаан пуужин ялсхийн цойлох бол хэмээн тэсэн ядам байцгаана. Сумангийн командын байр руу дуудагдсан явсан салааны дарганд буцаж ирээд манай Суман энэ өмнө харагдаж байгаа өндөр манхны хойгуурн дайрах юм байна. Зэрэгэлдээ байгаа зөвлөлтийн явган хороо манхны урдуур дайрна. Манай Сумангийн хойноос хороо хөдөлж дивизийн бусад хороо сумангууд биднээс хойгуурч ихтэй дайралтанд орох гин. Иймд хороо дивизийн магнад манай Суман гарч Японы бэхлэлт рүү хамгийн түрүүнд дайрах боллоо гэж сэтгэл нь ихэд хөдөлсөн янзтай хэлээд салааныхаа 20 хэдэн цэргээ бүртгэж байгаа мэт толгой дараалан харлаа. Гэнэт хөнгөн нь нижгэнсэн их дуу гарав. Нуучинд байгаа цэргүүдэд толгой өргөн харвал сайн цайж амжаагүй үүрийн сүмгэргэгээ хаг зүсэн учир тоомгүй олон онгоц баруунтаагаас өнгөнөн гарч ирээд хоригдсан цэргүүдийн толгой дээгүүр өнгөрлөө. Нөхдөө хараач яасан олон онгоц вэ? Гэж Бадам дуу алдаад тэдгээр онгоцнуудыг тоолж байгаа бололтой гараа дохин амн хөдлөнө. Олон зуун онгоц тэнгэрийг бүрхэн харанхуйлах шиг санагдана. Хүн бүрэл тэдгээр үе түмэн онгоцыг далд ортолн ширтлээ. Хэдэн онгоц байна гэж галдан асуувал Бадам эргэж харснаа 123 хүргээд тоогоон алтчихлаа гэв. Бадам үннээсээ тоолсон юм уу? Үгүй бол санаанаасаа зохиож хэлсэн үү? Алин болохыг мэдэх арга байсангүй. 123 байтугай хэдэн зуун онгоц шиг л санагдаж байна. Бадам далд орсон онгоцнуудын хойноос харж байн өндөлдсөн олон хоног хүлээсэн минь ингэж эхэлдэг байжээ. Өнөө хашир таргунууд ч одоо нүхэн олохгүй ганц сайн сандарч бандганангүй нэ харах юмсан гэж ярина. Хэдэн зуун онгоц дайсны байрлалыг бөмбөгдөж эхлэх бололтой нижгэнсэн их чимээ гарч дөнгөж цайж байгаа үүрийн туяа замхран тэнгэрийн зүүн хаяа нэлдээ тэрд орхноо харанхуй боллоо. Ганц болгож байна. Аль хэдийн л ингэх байсан юм. За, тулдаанд орохоос өмнө ганц сайхан тамхи татчихъя. Хүй, та нар хараач. Юу? Тэр их галыг байлдагчид ийхүү ярилцах зур зүүн тийш харвал тэнгэрийн хаяг харанхуулан байгаа утаа тоосон дундаас улаан гал дүрлцэн дээшэн цоройлж байлаа. Онгоцнууд бөмбөгдөөдөл байгаа бололтой нижгэнсэн их чимээ ер тасралтгүй дуулдаж утаа тоос улмал өтгөрөн харанхуйлна. Япончууд ч одоо ганц бажигдаж байгаа та. Биднийг толгой өндөхийг андахгүй бууцдаг байсан нь яалаа. Нүхнээс ээж толгоогоо зухуулгах аргагүй болоо биз? Бошохол дайрах юмсан гэж Бадам өндөлцөн. Бадам минь сэтгэлэн байр. Чамайг босон харайхан бол анаж байгаа Япон зохинд чинь сум зоож мэдэн шүү гэж дорж сануулбал тэдэнд одоо тийм сэхэж байхгүй гэж Бадам ер тоосонгүй. Өөрч сайхан цайж сав саруулхан боллоо. Бөмбөгдөлтийн утаа тоос өмнөх манхны дээгүүр суунаглан хуйларч төрөө чинь хоригдсан цэргүүдийн дээгүүр нүгэлтэн хөрч ирэв. Бас голын зүүгээс өдгөн манан хөөрч дайны утаа тоостой нийлж орчны газар бүүдийн сүмийж үчийн бүрий болсон юм шиг болов. Энэ мананч биднийг сайхан халахалж далдаллаа шүү. Их нутаг минь биднийхээ ялалтыг зөгнөн буян хийшгэн хайрлаж байна гэж Бадам доржид аяархан хэллээ. Доржч бас сэтгэл хөдлөн нээрээ тэглээ. Их орон минь харин дайсныг үзэн ядаад л цэрэг бидэнтэйгээ ханжин дайсныг хөөж байна гэд өндөлцгөн мөн л Бадам шиг яарч байх шиг.
Таны энэ бүгээмэр хэр зэрэг юм бол доо гэж Бадам асуувал дорж морь өдөө хялам хийж аваал бярлаг бололтой юм. Ёр дэвтэ унсан биш. Хэр морь болохоо өнөөдөр л үзүүлэндэ гэв. Өнөө хэр морж мөн сайхан амтан байсан юм шүү. Хэлээд яах вэ? Би одоо болтол түүнийг санаж өрөвдөх юм. 3 жил унаж бүр ижил дасал болсон юм шүү дээ. Бөгсөн биеийн бяцарч өглөөд байсан мөртөө намайг дайсны сумнаас зайлуулж бондоо намтахаар л гэнэт шурхчин унсан юм шүү. Морь гэдэг ухаантай амтэн эр хүний л унаа юм да. Онгоцны түрүү чинь баруун тийшээ эргэж байна. Бадам тэр онгоцнуудыг харснаа бөмбөгдөд дууссан байх та. Тэгвэл ч одоо бидний ээлж болоо биз. Яагаад хамаанд өгөхгүй байна гэд босох гэтэл хажууд нь байсан зөвлөлтийн их бууны ангийнхан нэгэн зэрэг галлаж эхлэв. Их бууны догшиндоо жигтөжрүүлэн нижигнэж өмнөх манхан дахиад л тоосон дунд маналцсан харагдахгүй болчихлоо. Их бууно дараалан нэрхийч газар дөргөн. Үгүй мөн сайхан зохион байгуулсан байна шүү. Онгоцоор бөмбөгдөж дуусуу үгүй юу? Их буугаар балбаж гарлаа шүү. Тэр зүгтж амьд амьтын яаж тээсэж үлдэх вэ? Бидтэй ч давшин тайрахын хэрэггүй болоо биз дээ гэж Бадам баахан гомдонгой өгөөлөв. Дорж их бууны нүрглэнийг чагнаж байснаа. Ганцхан манай эндэж биш бүх фронтоор л ингэж балбаж байгаа бизээ гэвэл галдан түүний үгийг дэмжин. Тэгжэл таарлаа. Манай дивиз чинь фронтын хамгийн хойд жигүр гэсэн биднээс өмнөр бол сүйдтэй юм болж байгаа бизээ гэлээ. Японы гол хүч нь Номон хаан бүр даваа хайластын гол хавар гэсэн. Тэнд ч газар тэнгэр нийлж байгаа биз гээд дорж шалвхан босож морьныхоо олмыг чангалах нь одоохон л мордоод давшихсан гэж тунч яарч байгаагийн шинж ажээ. Их бооны бэлтгэл ер зогсох шинжгүй нэжгэнсээр л байлаа. Халуун тоогоо ирэхэд дорж морой галданд бариулж хаад Бадмыг дагуулan хоолоо авахар явлаа. Тасгууд хоолоо яран авцгаана. Өнөөдрийн хоол амттаан дээр нилээд арвин байжээ. Манай тоогооч ганц гараа гаргаа шивдэ гэж Бадам хоол идэх зур тоглон хэлбэл давж шалтан дорхын өмнө сайн хоол өг гэж тушаасан. Бас та нарыг өдрийнхөө хоолыг эдэж амжихгүй байх гэж санаад 2 хоол нийлүүлсэн юм шүү. Нэмүүлээд байгаарай гэвэл Бадам инээд алдан чийч өнөөдөр биднийг яваад өгөхөр газар гэртээ тухтайхан тухлан унтах юм байгаа биз гэвэл тоогооч цараагаа төв болгон чи намайг хоол хийхээс өөр ажилгүй хүн гэж бодоо юу? Халуун тоогоогоо байранд наваач тавьчихад та нарын хамт давшилтанд орно гэв. Бадам түүнийг тоглож байна гэж санаад халуун тоогоо давшсан дээр дээ. Дайсны бөөн дунд нь давхиж ороод халуун шөлөөр шалцлахгүй юу гэд тас хөхрөв. Бадам минь хоолоо бошуухан годар. Чамайг ингэж марзганаж байтал нөхөд чинь хоолон идчихэд мордох гэж байна гэснээ тоогооч халуун тоогоо хөлөлсөн морой оруулгон байр өдөн жирэлгэжээ. Цэргүүд хоолоо яаран идсэн ч гэсэн дайрах дохоо өгөөгүй л байв. Их бууны бэлтгэлч гэсэн эц төгсгөлгүй юм шиг начган саарл. Нарч хэдийн мандсан бололтой. Гэвч харавта тоос өтгөн мананг нарны гэрэл нэвтлэн гээгүүлж чадахгүй байв. За та онгоц их буу 2-оор хавсаадаад өнгөрөхөн шиг байна. Эд буугаан үрч дуугаан дуулсаар тамсаг болог руугаан иркнэ гэж Бадам хэлбэл дорж түүний үгийг өлгөн авч тэгвэл чи яасан сайхан байх вэ? Заавал алалцахын хэрэг байхгүй шүү дээ гэв. Бадам дорж руу харж жогтой нүдээр инэв хэлснэ. Ингээд дайн дуустдаг байжээ. Та ч дайны маргааш халагдсан үнэмлэхэн өвөртлөөд ханд хүүхэн рүүгээ харавсан сумжигл талиж өгнө үздэ гэхэд дорж үл мэдхийн нэмсэглэн халагдах юм бол энд юугаа хийж удах вэ? 3 жил их орноо манлаа. Том жижиг олон ч тулалдаанд оролцлоо. Үххээс бусдыг үдсэн хүн чинь их нэртэй яаралгүй яах вэ гэж Бадам үгийг нь тасалж гав. Дахин дайн болохгүй бол 2 жил цэргийн албаа хаачгаад халагдаж нутаг буцахтаа тасгийн дарах шигээл яарна да гэж галдан хэлбэл намайг дагуулад яваарай гэж Бадам бараг хашгирав. Чи чинь нутаг руугаа явахгүй тэр завхан аймаг руу гэж галдан хэлж гүйцээгүй байтал цаадах чинь өнөө захаа битсэн хончин хүүхэндээ очихгүй нэ гэж нэг цэргийн хэлхэн дуулдав.
Бадам тоглож наатхан болж салааныхаа нөхдийг тойруулан харснаа. Цэргийн алба гэдэг үнэхээр сайхан алба юм а. Хаах холын таньж мэдэхгүй олон аавын хүүхэд цуглараад ах дүү шиг дотн сайхан танилцах юм. Цэргийн хуаранд 3 жил өнгөрөөсөн цэрэг хүний амьдрал хэзээч мартагдахгүй. 30-40 жилийн дараа бид буурал үстэй буянтаа буурлууд болчихсон. Халахын голд тэгж байлдаж явлаа гэд хуучилж суунда гэвэл галдан толгой дохиж. Нээрэл тэгэнтэй манай тасгийнхан, манай салаа, суман хороо, дивизийн гэдэл хэдэн мянган танилтай боллоо. Энэ дайнд бас олон сайхан нөхдөд алдлаа та гэд гунирхав. Тасгийн дарга нэг тамхи өгөөч гэж бадам гуйлаа. Дорж гайхан харж чи тамхиар яах нь огт татдаггүй байж гэд хайрцагтаа тамхиа халааснасаа гаргахад бадам нэгийг авч асааснаа. Сэтгэл хөдлөөд нэг л биш гэд баг болов. Доржид хатуу хайрцагтаа энэ тамхиг саяхан цэрмаа явуулсан байжээ. Дорж тэр тамхиг ихэд хайрлан хаяа нэг татна. Бадам баахан баагуулснаа ярвааж холхон чулуутчихав. Их бооны бэлтгэл дуусах бололтой чимээ намтлаа. За, одоо л яста бидний ээлж арахгүй болоо биз дээ гэд бадам бууга тулан бослоо. Тэгтэл дахиад л агаарт олон онгоц шумбун гарч ирлээ. Өө, дахиад бөмбөгдөх нь бидэнд юу ч үлдэхгүй гэж бадам урам хугарсан янзтай хэлээд газар лагхийн суучихв. Онгоцнууд эгнээ-эгнээгээр урагшлан дайсны бэхлэлтийг дайрлаа. Япон сая сэхэ авсан юм шиг агаарт олон онгоц хөөрөн гарч манай онгоцнуудын өөдөөс дайрж бас их буугаар буудаж эхлэв. За хөөрхи Японыхан сая л нойрноос сэрсэн юм уу? Үгүй бол үлдэж хоцорсон нь өс санаж биднийг буудаж байна гэж бадмын хэлтэл агаарт улаан пуужин омгтой гэгчин цойлон нислээ. Мориндо гэсэн салаан даргын дууч хадлаа. Тэсэж ядан байсан байлдагчид мориндо ярмордож нуувчны адгийн налууд бижигнэн орлоо. Салаан дарга нь агсан мориныхаа амийг тогтчин сугалсан сэлмээрээ нөхтөө хурайлан далсаар хамгийн түрүү нуувчны ирмэг дээр гарч ирээд эргэж харснаа. Миний хойноос гэж хашгирав. Салааных нь түүний хойноос шуугав. Нэгдүгээр салааны араас сумангийн бусад салаад давшилтанд орлоо. Хажууханд нь байсан зөвлөлтийн явган цэргийн хорооч мөн давшиж эхэлжээ. Морьт сумангийн 3 салаа манхны хойгоор тойрох шинжтэй дахилдаж байхад хорооны бусад сумангууд араас нь дагжээ. Энэ хороотой зэрэгцсэн дивизийн бусад хороо сумангууд мөн л давшилтаа эхэллээ. Баатрын сумангийнхан манхны араар уралдан давхиж явахдаа дайсантай тулах гэж яваа юм биш харин наадмын хурдан морины уралдаанд яваа юм шиг л бие биенээсээ төрүүлэхийг хичээн морио хайр найргүй ороолгов. Баатар Саравкинтай зуузаа холбон давхиж явахдаа сумангийн салаад нь баахан бөөндөө 3 хэсэг болон давхиж явах хараад яасан бөө явах юм. Их бооны суман дөртүүл яа гэж бодоод салаадын дарга нарт үүрэг өгөх санаатай мориныхаа амийг тодтол зүүн гарт нь явсан нэг хүн сугаран хоцроод буцаад давхихаар нь мориныхаа амийг эргүүлэн хойш нөхөр гэж чанга хашгиран хойноос нь бижигнүүлв. Эргэж зогтсон хүн ч түүний хашгирахыг сонссон бололтой мориныхаа амийг арайхан эргүүлээд өөдөөс нь улаан галзуу юм шиг давхин ирсэн нь базар байлаа. Баатар түүнийг нам буудчихъя гэж бодоод ташаандаа зүүсэн гар бууныхаа гэрийг тайлж ятан байтал базар давхин ирлээ. Аймхаа хуулчгар гэж Баатар хашгирчин буугаа гэрнээс нь суглан авахд базар дальдчин зүүн гараараа нүрээ халахлан ахлах дэслэгч морины ам дийлдэхгүй хадуураад эн чинь хоргодоо юм гэж ойлгонон хашгирахаар нь Баатар морийг нь хөрмөн суран ташуураар шавхуурдаж бошоол нөхтөөсө хоцорлоо гэж байдаг тэнхээгээр хашгирахад базар морио буруу зөвгүй хайр найргүй ороолгон бөөрийг нь унтал давиран сумгийнхаа хойноос хар хурдаараа шууг болов. Нэрэ морин хоргодоо юм уу? Үгүй бол ам хатуутай байх гэж бодоод буугаа далд хийв. Базар давхиут дундаа сэлмээ суглан сэлмнийхээ хавтгаагаар морио оруулав. Баатар түүнийг нөхдийнхөө сүүлчийн хэдэн хүнтэй нийлэхээр нь сумгийнхаа түрүүнд гарыг гэж бодоод жолоогоо духтран давирахад амгалан морин угсхийн түлж холдлоо. Баатар хойноос нь харснаа санаа амрах шиг болж гүнзгий амьсгааваад нөхдөөсөө хоцорчихгүй юмсан гэж морио байн ташуурдав. Манер сүүлчийн шийдвэрлэх тулдаанаас толгой бүтэн гарах арга юу байдаг болоо гэж бодож байжээ.
Давшилт эхлэхийн өмнө дайсныг онгоцоор дайран бөмбөгдөж их буугаар амсхийг чөлөө өвлгөө буутахыг чих тавин чагнаж суухдаа тунд ширүүн тулдаан болох нь гэдгийг сайн мэдэж байсан юм. Тэгээд дайралтанд орохоор нуувчнаас гарах үеэс зөвхөн тэдний сум биш, хорооны бусад сум өөр хороодч нэгэн зэрэг давшилтанд орж олон хоног төгшин ширтэж байсан өндөр манхны хойд талаар бужигналтанд давхиж эхлэхээр энэ хөл өмнөг далимдуулан нуувчандаа эргэж очиод хүлээж байхад хинч мэдэхгүй гэж бодоод буцаж зүхтаасан ажээ. Ийхүү морийнхоо амыг эргүүлэх үед Баатрын хашгирахыг сонсоод зүрх нь пал хийж жохом яаж худал хэлхэн бодож амжсан юм. Баатар давхин ирж гар буугаан суулгахад өчиггүй буудаж алхна гэхээс ухаан гарах төгсөн боловч арай буудчихсангүйд харанхуйсан нүд нь онгойж бүх биеийг нь нүдэрмэх зур баглан тэрсэн үхлийн аим шиг далдуурах шиг болжээ. Баатар ширүүлэн давсаар сумангийнхаа түрүүнд нь гарахад энд тэмдгүй их бууны сум тесэрч гоцоосон боровтор тоос бослоо. Баатар сумны тесрэлтийг ажин давхих зур эргэж харвал сумангийнх нь харин нилээд таруу их бууны сумнаас бултан зайлж яваа бололтой байсанд санаа намар. Тэдний сумангийн араас бусад суманч давшилтанд орсноо тодорхой байлаа. Хажуугаар нь салаа орчим цэрэг давхин өнгөрлөө. Тэр хорооны бусад сумангийнхан бололтой. Цэрэг эрс үе сүр дураа хашгиран давхилд. Мордын хөлөөр боссон улбар шар тоос их бууны сумны дэлбэрэлтийн өтгөн хар бараан тоостой холилдон тэр тоосон дундаас морьтой хүмүүс үе ил гарч заримдаа далдлагдана. Баатрын суман хорооныхоо хамгийн түрүүнд давшсаар Японы эхний хориглолтын ойролцоо ирлээ. Япончуудын эзэгнэж байсан толгод өчигдөрхөн ногоон өнгөтэй байсан бол одоо бор саарл болсон нь өглөөний бөмбөгдөлтийн үеэр өв сургамлан шатаж газрын хөрс орвонгоороо иргсэн байлаа. Япончууд олон хоног хориглон нуугдж байсан манхандч тэр түүний цаадах хориглолтын урт нуугч харилцах шуудуу нутч тэр нэгч Япон үлдсэнгүй аль хэдийн амжиж зүхтаасан бололтой байлаа. Баатар өмнө нь харлан зураах урт нуугчны ирмэг дээр ирээд морийнхаа амыг татан зогсов. Харилцах шуудуу нуугчинд хэд хэдэн алагдсан хүний хүүр пулемет минометын ам нь онгой харлаж үзэгдэнэ. Энэ хавьд байсан Японы цэргүүд өглөөний бөмбөгдөлтийн үеэр сүрч амьд үлдсэн нь зулбан зайлжээ. Баатар дөрөөн дээрээ өндийж харахад нилээд зүүнтэй уйлан давхарлах хэдэн манхны зүгээс их буугаар буудаж байгаа нь мэдэгдэв. Сумангийнхнаач гүйцэж ирлээ. Баатар цэргүүдээ сэлмээрээ даллан ухсгийхэд Сарвкин зэрэгцэн ирээд "Ногтоосоо битгээ тасарч давхиад байгаараа" гэж хашгирав. Баатар морийнхаа амыг татсан ч үгүй нуувч дээгүр харайн гарвал цэргүүдэн ч зоригт даргийнхаа хойноос нуувч дээгүр харайдан гарцгаажээ. Тэдний сумангийн хойхон талаар бас суман хэрийн цэрэг тоос хадаан өнгөрөв. Баатар тэр суман руу харснаа ванчиг гэж чангахан хэлсэн боловч хинч сонссонгүй. Морьт сумангийн өмнө нь Ахмад ванчиг сэлмээрээ хурайлан даллаж морио давиран давхсаар өнгөрөв. Хөөр хэмнэ гараад иржээ. Сумангийн дарга болсон болов уу? Үгүй бол хороогон өдөртөө тулдаанд орж байгаа нь үү? Нөхөртөө тус болох гэж сандсан миний хүсэл биеллээ гэж бодхоос тунц сайхан санагдан тэдний суман гүйцэх санаатай явсан боловч нөгөө суман зүүн хоошоо дайлан намхан ухаад аваад далд орсон тул Баатар тэднийг дагаж явах чиглэлээ өөрчилсөн ч үгүй. Морьт суман жолоо тодлгүй давхсаар жижигхэн товцог дээр гарч ирэхэд үүний цаана нэг жалга дотроос хөнгөн пулеметор шүршиж нийтийн галаар угтлаа. Баатар хэрхэх тухайга хоромхон зуур бодсноо энд хоромч саатаж болохгүй шууд дайр гэж шийдээд урагшаа дайраад гэж өндөр дуугаар командсан морин дайр. Морин довцгийн цаад руу салхи татуулан буухад суман ураа хашгиран дайрлаа. Баатар морины хөл доогуур шороо пурпурхийн чихний хажуугаар сум жингэн өнгөрөхийг сонсож байсан ч жолоо татсан. Морин өсчин дэгдэж сумнаас зайлж байгаа бололтой. Түүний баруун гарт дорж бадам галдан гур 100 цай холбоод давхиж явах харагдав. Нүдний болонд бараа юм хийсэх шиг болохоор огцомхон эргэж харвал бадам мориноос өсрөн унчих. Баатрын зүрх пал хийж мориныхаа амыг татсан боловч дорж галдан хоёр нь мориныхаа амыг эргүүлэн бадам руу явахыг хараад тийшээ чотсон. Өмнө нь тун ойрцсон жалга дотроос хүний толгой шоволцсон. Ураа гэж Баатар цайлхэн дуугаар хашгиран баг зэрэг бүх хэсгийн давхад нөختөн түүний уухайг түрэн сүр тураа нэжмэн цуурай. Баатар дахин нэг эргэж харвал
Бадам руу эмнэлгийн тэрэг ирж яваа харагдахаар санаа намрах шиг болов. Жалганд дөхөж ирэхэд гэнэт цээж рүү нь халуу өргөд гэдэс рүү нь халуу юм уурсаад ирлээ. Шархтлаа гэдгээ мэдсэн ч сэлмээ чангатхан морион давхид морин уцгийн жалган ирмэгт тулснаа урд хоёр хөлөө өргөн жалган дээгүүр сунан хараалаа. Жалган дотроос нэг хүн өндийн бууныхаа амийг чиглүүлсэн боловч түүний толгой руу сэлмээрээ хүчтэй дэлсэж анжив. Эргээд харвал хид хид хүн жалган дээгүүр харин гарч ирж жалганд хорогдож байсан японочдын ихэнх нь амь тэмцэн зүхтааж харагдав. Баатар жалган дээгүүр гарч ирсэн нөхдийнхөө хамт зүхтааж байгаа японуудын хойноос элдэн хөөж сүүлчийн хүнийг гүйцэн завчих гэтэл тэр нь муухай ойрлон буугаанчулуудаж гараа өргөхөөр нь цавдсан. Бусдын ч мөн луун цавун гараа өргөн бууж өглөө. 20-од Япон гараа өргөх нь өргөж сөгдөхөн сөгдөв. Сумангийнх нь дайсны нуувчнаас нааш цовралдан айсв. Баатар гүйцэж ирсэн базрыг харснаа байлдагч базар энэ бууж өгсөн японуудын буу зэвсгийг хураан аваад ард тийш нь хөргөж өг гэж тушаавал базар их л баярлсан бололтой. Мэдлээ гүйцэтгэе гэж цаваа дугаар хэлснэ. Мориноосоо буун хараач гараа өргөн чичрэлтэн зогсож буй японочдын өвөр төрөйг нэгжиж газар хайсан буунуудыг нь цуглуулв. Баатрын цээж нь халуу өргөн янгнан хорсох шиг болохоор цэмхэн тэмтэрвэл хавирганы доогуур нойтын юмд арилтахаар нь гараа бушуухан татаж аваад харвал Саравкийн өөдөөс нь ширтснэ. Та яав гэлээ. Баатар хариулах гэтэл хажуугийн толгой дээрээс хүнд пулеметд хажигнан шороо оволцов. Баатар мориныхаа амийг эргүүлэн миний хойноос гэж командлаад толгоороо угсгийхэд ахлах дэслэгч гэж Саравкийн чанга хашгирахыг сонслоо. Хэлж буцаж ирэх арга байсан. Баатрын нүд бүрэлзэж эхэлсэн боловч омогтой тажигнаж байгаа хүнд пулеметийн галын цэгийг устгах юмсан гэсэн ганцхан бодол түүний мэнэрч байгаа ухаан санаанд нь үлджээ. Цээжин дахин хатгуулах шиг болж нүд нь харам хуйлан аяндаа мориныхоо жолоог татснаа өөрөө ч угаарсан. Мориноос унахгүй юмсан гэж бодож дэлнээс нь зуурч авсан боловч тэнцвэр алдан мориныхоо зөв тал руу булган унахдаа чих төжрүүлсэн чимээ гарч дайсны хүнд пулеметийн цэг байсан толгоон оройд бөөнхөр утаатаас эрчлэн босхийг л харжээ. Баатрыг тиймхүү мориноосоо унахыг хойхноо дагаж явсан Саравкийн хамгийн түрүүн харж мориноосоо өсрөн буугаад тэврэн авлаа. Баатар их л зовёртой хүндхэн бөгөөд тасал дангуй амьсгалан амнаас нь цус асгаран. Саравкийн түүний толгойг эвтэйхэн өргөж өвөр дээрээ тавиад эргэж харвал морин цэргийн давшилтыг дагаж явсан эмнэлгийн тэрэг дахин ирээ зогсоход дотроос нь эрэгтэй эмч совилогч хоёр яаран гарч ирэв. Эмч холхол харайн гүйж ирээд Баатрын цамцыг ярж харснаа шалвхан доош нь болгож суцсыг нь барьснаа гүнзгий санаа алдан хараа буруулав. Саравкийн ч учиргүй төвдөн сул унтсан гарыг нь болгоомжтой барьж эмчөөд аврал ирсэн шинжтэй харлаа. Баатар огт хөдөлгөөнгүй болсон нүдээр тэнгэр ширтэж байснаа ам нь хөдлөн юм хэлэх шиг болсноо амьсгалан хураачих. Эмч баргар царайлан өндийхтөө өнгөрч эхлэв гэж дуулдах төдий хэлв. Сарокны нүд харан хуйлан дотор бачуурч байсан ч гордол тасрахгүй дайчин нөхрийнхөө цонхийн цайж байгаа царайг ширтэн байснаа өргөд бослоо. Дайсны хүнд пулеметийн үр байсан толгойгоос суман буугаад найширч явах харагдав. Толгойн араар хорооны бусад суман ширүүн тулдаж байгаа чимээ тодхон дуулдана. Толгойн баруун сугаар нэг морьтой хүн яаран давхиж ирсэн нь хороон дарга байлаа. Хороон дарга Баатрыг тэврэн зогсож байгаа Саравкныг халтхан харснаа мориноосоо өсрөн бууж "Яаж байна?" гэж төвдөнгүй асуувал Саравкин ганц ч үхэлсэнгүй толгоос ихсрээд Баатрын зогцсыг ногоон дээр аяархан тавилаа. Эмч хөмсөг зангидан зогсож байснаа даач эмнэлгийн тусламж авч чадсангүй. Нэг сум зүрхийг нь онооч, бас нэг сум уушгийг нь нэвтэлсэн бай гэж чичирсэн хоолоогоор хэлжээ. Хорооны дарга Баатрын нүрөөд өнгийн харснаа хөлдөн сөхрөн сууж толгоогоо гутайлгав. Сумангийнх нь ямар нэгэн эвгүй явдал боллоо гэдгийг хинээрч хэлүүлэлтгүй гадарлаад давхилдан ирцгээв. Тэд суман даргийнхаа хөдөлгөөнгүй болсон бие хөлдөн сөхрөн суусан хорооны дарга баргар царайлсан Саравкин эмч совилогч нарыг хараад
Мориноосоо яаран бууцгааж хүрээлв. Дорж нөхдийнхөө дундаас хулгасаар гарч ирээд гинэт угсхийн Баатрын хажуудаас сөхрөн сууж гарыг нь барьснаа мэгшин уйллаа. Олон удаа дайн тулаанд орж хүрэл хатуу зүрх зөрөгтэй болсон цэрэг эрс бүгдэл царайгаа барайлган нүдэнд нь нулимс цэглэлзэв. Саракийн бие ихэд барьж доржийн мөрөн дээр гараан хүргээд "Чи цэрэг хүн сэтгэлэм барь" гэвэл дорж нулимсаа арчин босож сайн нөхрийнхөө хөдөлгөөнгүй нүдийг хэсэг ширтээд цааш эргэх гэхдээ баруун хөлн нахисгийн унам тусахад эмч түшин авлаа. Хорооны дарга алгуурхан босож хүрээлэн зогссон цэргүүдийг харснаа санаа алдаж харц буруулан газар ширтэв. Эмч доржийн цус садарсан гутлыг харж совлогчтой хамжин гутлыг нь тайлахад дүүрэн цус тунжээ. Эмч хөлийг нь яаран боочхоод "Нөхөр байлдагч машинд суу" гэвэл дорж зүүн гараараа газар тулан босож "Би явахгүй" гэлээ. "Явуулгүй горьгүй ясан хугарч бэртсэн байна" гэж эмч хэлбэл "Би сайн нөхрөө хайрт даргаасаа холдохгүй" гэж уйлгнан хэллээ. Доржийг Баатрын баган анд нөхөр гэдгийг хорооны дарга сайн мэдэх тул "Наад байлдагчаан орхичих. Бид дараа хүргүүлье" гэлээ. Эмч машин өдөө явахдаа "Энэ аимшигтай мэдээг би л хамгийн түрүүн цэрмаа эмчид дуулгаж зүрхийг нь зүсэх боллоо тоо" гэж машид гуниглав. "Давшиж байгаа бусад сумангуудын хойноос яв" гэж хороон дарга тушаахад эмнэлгийн тэрэг зүүн тийшээ хөдлөв. Хороон дарга санаа алдаад тойрч хүрээсэн цэргүүдийг харснаа "Ялалтын босгон дээр бид нэг эрлхэг дайчин даргаан алдлаа та. Эрхэм журмын анд нөхөр минь, чиний зүтгэн тэмцэж явсан үйл хэргийг үлдэж хоцорсон дайчин бид үргэлжлүүлэн санаж бодож явсныг чинь заавал биелүүлнэ. Монголын ард түмэн чиний байгуулсан гавья эрлхэг үйл явдлыг хэзээч мартахгүй. Чиний удирдсан суман хороо дивизийн бахархал болж ямагт тулалдаанд тэргүй магнанд явж Японы эзэрхэг түрмгийн цэргийг удаа дараа бут нэргэж байсан билээ. Өнөөдөр ч гэсэн мөн л хамгийн түрүүн дайралтанд орж Японы хүчтэй хоригдсан хориглолтыг цөмлөн орж бусад ангиудынхаа шуурхай давших замыг нээж өглөө. Сарвал сайхан орноо чиний адил олон баатар зоригт дайчин нөхдийнхөө амиар хамгаалж чадлаа. Чиний эрлхэг зориг биднийг ялалтанд дандаа уриалан дуудаж байх болно. Олон удаагийн тулалдаанд удирдах явсан танаа эрлхэг суман дайчин даргынхаа нэрийг үрд хадгалан ялалтаас ялалтад урагшлан давших болно гэдгийг дайчин нөхдий чинь нэрийн өмнөөс андгайлан тангаргалъя гэд гараа өргөн ясалж салах ёс гүйцэтгэв. 22 дугаар хэсэг төгсөв.